Өнөөдөр хуулийн төсөл биш хоньны гоё парламентын босгод авлаа. Засгийн газар орон сууцны банк байгуулж 6-аас 12% хүүтэй зээл болгоно. Боловсролын сайдын гаргасан хувийн сургуулийн сургалтын төлбөртэй холбоотой тушаал нь Монгол Улсын үндсэн хуулийг зөрчиж байна гэж хувийн сургуулийн төлөөлөл байна. Энэ онд нийслэлийн хэмжээнд 2843 өргөнд 156 ганцыг хэмжлүүлэх болжээ. 2006 онд Монголоос хууль бусаар гарч Францын хууль хяналтын байгууллагад 13 жилийн турш саатуулагдсан үлэг гөрвлийн олдрыг Монгол улс эх орондоо авчирлаа. Оройн тэргийн үзэгчдээ Тэнгэр телевизийн 70 мэдээллийн хөтөлбөр эхэлж байна. Анхаарлаа хандуулна уу. Өнөөдөр хуулийн төсөл биш хоньны гоё парламентын босгод авлаа. Иймдээж төрийн ордон хууль тогтоодог газар руу эсвэл хүчит шонхор захын махны павильон уу гэдгийг ялгахад тун бэрх өдөр байлаа. Ардчилсан намынхан засгийн газрын сайд нарт махны үн тэнгэрт хаадасныг мэдрүүлэхийн тулд чуулганы танхимын үүдэнд хоньны гоё аваачиж үлгсэн юм а. Зөвчтэй төрийн ордонд чуулганы танхимын үүдэнд буюу яг энэ гоёмсог модон бор хаалганы өмнө хоньны мах үлгөөтэй. За энэ л ардчилсан намын үнийн өсөл, инфляц, татварын дарамтын эсрэг үзэл бодлоо илэрхийлж, эсэргүүцлээ илэрхийлж байгаа юм үзүүлэг юм. За яг энэ дээрээ үлгсэн байгаа махны үнийг та бүхэнд харьцуулаад харах юм бол за хоньны мах 2016 онд 4 кг-ыг нь бол 26 мянган төгрөгөөр худалдаж авах боломжтой байсан бол за яг 2026 оны байдлаар 26 мянган төгрөгөөр 980 г мах буюу за 1 кг махч худалдаж авч чадахгүй ийм нөхцөл байдалтай юм. За энэ талаараа махны үн нэмэгцээр байх юм бол цаашлбал бид ерөөсөө яс худалдаж авах 26 мянган төгрөг яс худалдаж авах ийм хэмжээнд хүрнэ гэдгийг ардчилсан намын зүгээс яг энэ үзүүлэнгээр дамжуулан мэдэгдэж байгаа юм а. Сүүлийн 10 жил тасралтгүй Монгол Ардын нам ноёрхсон. Тэрний 5 жилийн хэрчээд харцгаая. Жишээлбэл төмсний үн 21 онд 960 байснаас өнөөдөр 3000 даваад 223%-аар нэмэгдсэн байна. Ургамлын тосных 117%-аар нэмэгдсэн сүүлийн 5 жил. Үхрийн мах 132-оос дээш хувиар нэмэгдсэн. Үнийн өсөлт гэдэг бол өнөөдөр монголчуудыг ууртай байлгаж байгаа. Өнөөдөр монголчуудыг сэтгэл дундуур байлгаж байгаа. Өнөөдөр монголчуудыг талцуулж байгаа зүйлийн шалтгаан холбоо юм шүү. Тэм учраас үүнийг ардсан нам эрс эсэргүүцэж байна. Бүлгийн шийдвэр гарч засгийн газар хариуцлага тооцох ёстой гэдэг байр суурийг илэрхийлсэн. Ардсан намын бүлгийн гишүүд 42 гишүүн 42 өрлөө гараа үсгээ зурнаа. Харин засгийн газрын зарим гишүүдийн зүгээс махны үн буурахгүй байгааг өөр өөрсдийнхөө өнцгөөс тайлбарлаж байна. Тэдний хэлж байгаагаар махны үн өссөнд засгийн газар буруугүй гин. Угаасаа чуулаараа махны асуудлыг засгийн газар биш тухайн орон нутгийн удирдлага нь хариуцдаг гэлээ. За иймд махны үн өссөн асуудлыг ардчилсан нам томруулж ус төржиж байна гэж ундууцлаа. Лээ мод болцоол доо. Ардчилсан намд хийх ажил алгагүй. Зүгээр л ороод хуулиа яриад тэгэл явал та энэ. Тэгэл нэг л эвэл тааруул одоо нэг ус төр хийсэн юм жижиг юмар болох хэрэгтэй ш. Том юмр сурах хэрэгтэй ш. Бид нэр 2024 онд бид нар 8000 тонн мах нөөцөлсөн бол Улаанбаатар хотод. Одоо энэ 2026 онд 5000 мах нөөцөлчихгүй. Нөгөөдг нь хүрхээ байсан. За тэгээ зарим нь алга болсон барьц гэж ярьдаг. За яг нэг өгүүлэхэд махны үнийг одоо энэ Улаанбаатар хотод бол 2-3 зах дээр байж байгаа чейнжүүл барьж байгаа. Өдөл бол махны үн бууцсан байдаг. Гэтэл одоо яагаад буухгүй нөхөр баруун аймагуудад малын гоцолдорт өгч гарсан учраас эндээс нийлүүлэлтийн асуудал нь тасалдаж байна. Тийм ээ. Тэгэхээр зөвхөн зүүн аймагуудаас мал орж ич. Харин ардчилсан намаас Монгол Ардын нам ирэх ирсэн хугацаанд зөвхөн махны үнч биш, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үн өндөр хэмжээгээр өсөж, заригдын амжиргаа уламд ордож, Монгол Ардын намын дарга нарын амьдрал сайжирсан гэлээ. Учир нь ерөнхий сайдын тухайд авилгын эсрэг тэмцэнэ гэж сөржин мэдээллүүдийг ээлж дараалан хийчгээд намынхантайгаа наймаалцаж тагчиг болсон учраас засгийн газрыг огцруулах акцийг эхлүүлсэн гэж тайлбарллаа. Гэтэл засгийн газарт хариуцлага тооцох асуудлыг хөндмөгц санаатайгаар ардчилсан намынхан сайдын судал авч чадаагүй дэ шаарлахж байна гэж мушгиж байгаа нь худал мэдээлэл гэж нэцэллээ. Засгийн газарт хариуцлага тооцох асуудал ярихлаар байн л босч ирдэг. Хамтарсан засгийн газарт ардчилсан нам орно гэсэн юм. Гэхдээ энэ авилгачдын живж байгаа энэ авилгачдын хөлөг онгоцсон зууж хамтдаа живье гэж бодох бүр нэгч манай ардчилсан намын шатны нэгч гишүүн байхгүй гэдэгт би бол эргэлзэхгүй байна. Өстөө нөгөө аргаа барахтаа өөр хэлхүүг олдохгүй ингэж ах шиг байна.
Ийх үеийн хаврын чуулган нээх үед байгуулагдсан учрлын засгийн газар хаврын чуулган хаах үед огцорч магадгүй нөхцөл байдал үүслээ. За ардчилсан намд 42 коноп бий. За энд засгийн газрыг огцруулахад 20 гаруй коноп тутнаа. Анхнаасаа ерөнхий сайд учрал өөрийн танхимаа бүрдүүлэхдээ оюун эрдэнэ амар эсгалан талынханд хэд хэдэн сайдын судал өгсөн учраас за өнөөдүүлэн засгийн газрыг огцруулахгүй нь мэдээж. За энэ ардчилсан намын акт хаах хүрэх бол гэдг нь анхаарал татаж байна. Бизнесээ дарамтгүй чөлөөтэй эрхлэх боломжийг олгох том өөрчлөлт төрийн ордонд хэлэлцэгжид эхэллээ. Засгийн газраас өргөн мэдүүлсэн бизнесийн эрх чөлөөний тухай хуулийг улсын их хурл хэлэлцэж эхэллээ. Нийгэмд хүлээлттэй байгаа энэ реформ маш нүсгэр бүтэцтэй буюу олон хуулийг дагуулж байгаагаараа онцлог. Энэ чинээгээрээ нэхур хандах даалгавар парламентод ноогдож байна. Иргэн Батай өнөөдөр ямар нэг бизнес эрхлэхийг хүсвэл төрөөс зөвшөөрөл хүсэж хүлээх шаардлага болсон. За бизнес болон лайсенс цэгмээр дамжуулаад л цахимаар мэдэгдэл хөрвүүлж бизнесээ эхлүүлэх эрх зүйн орчин нэгдсэн. За яг ийм байдлаар 120 гаруй хүн өөрийн бизнесээ эхлүүлсэнийг ерөнхий сайд хэлж байлаа. Зарим бизнесийн үйл ажиллагаа эхэлснийхэн дараа төр очиж хяналт шалгалтаа хийдэг ийм тогтолцоо руу шилжиж байгаа юм. За энэ бол ахис дэвшил гэдгийг гишүүд хүлээн зөвшөөрч байлаа. Гэхдээ одоо орж ирж байгаа хуулийн төсөлд иргэд бизнес эрхлэлснийхээ төлөө эрүүгийн хэрэгтэн болж байгаа гажуудлыг засах шинжилэл дутагдж байгааг гишүүд санууллаа. Яг энэ эдийн засгийн эрх чөлөөнд одоо халдаад байдаг энэ хууль хүчний байгууллагын оролцоо мөрдөн шалгах байд юм уу, цагдаа прокурор дээр эдийн засгийн гэмт хэрэгээр далаалгаж эсвэл татврын одоо шалгалтаар далаалгаж ингэж дарамтлагдаг асуудлын талаар та бүхэн судалгаа хийв үү, тоо баримт байна уу? Энийний чиглэлээр бид нар юу одоо шинжлэх шаардлагатай байна гэж үзэж байна. Бизнес эрхэлж явж байгаад эрүүгийн гэмт хэрэгтэн болж байгаа тохиолдлууд олон байна. Энэ байдал олон тохиолдолд гомдол дотор нэлээд байгаа. Тэгэхээр энэ хуулиар бол бид нар эрүүн мөрдөн шалгалт холбоотой асуудлыг хөндөөгүй. Энийг бол тусад нь бодлого болгож оруулж ирэх ёстой байна. Эрүүгийн байцаагчдын хувьд том өөрчлөлт хийх нь зайлшгүй. Энэ суур зарчмаа бид нар батлаад гаргаад авсны дараа бусад одоо хөрөнгө оруулалтын орчинд цаадулж байгаа энэ бусад хуулиудаа боловсронгуулах ийм зайлшгүй шаардлага байгаа. Хуулийн төсөл нь бизнесийн эрх чөлөөг тунхаглаж байгаа хэдий ч яг эдгээрийг зөрчсөн төрийн байгууллага эрх мэдэлтнүүдэд ямар хариуцлага хүлээх вэ? Төрийн байгууллагуудын буруугаас болж аж ахуй нэгж бизнесүүдийг үнэлэлгүй хянаж, шалгаж, дарамталж хохироосон тохиолдолд хувийн эвжлийн хохирлыг хэрхэн барагдуулах юм? Зэрэг одоо бизнес эрхлэгчийн эрхийг яаж хангаж байгаа механизм талнаас бас нарийн тодорхой заагаагүй байгааг анхаарах хэрэгтэй байна. Бизнесийн эрх чөлөөний анхдагч хуулийг дагсан 99 хууль дотор ашигт малтмалын тухай хуульч багтаж байгаа юм. За энэ хуульд өөрчлөлт оруулж ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын лиценз олгох эрхийг төрийн бус байгууллагад шилжүүлэхээр тусгажээ. За хэдий тэр өөрийнхөө эрх мэдлийг мэргэжлийн холбоод төрийн бус байгууллагуудад шилжүүлж хүн суртлаа багасгах гэж байгаа зөвч за ашигт малтмалтай холбоотой тусгай зөвшөөрлийг төрийн бус байгууллагад олгох нь буруу гэж зарим гишүүд шүүмжиллээ. Ашигт малтмалын хэ лиценз олгох энэ эрхээ бүхэлд нь эсвэл хэсэгчлэн төрийн бус байгууллага болон нийтийн эрх зүйн хуулийн этгээдэд шилжүүлж гүйцэтгүүлж болно гэж оруулж ирж байгаа юм. Ер нь бид нар зөвшөөрөл ярих юм бол зөвшөөрөл дотроос Монгол улсын хамгийн үнд цэнтэй хамгийн одоо хөрөнгө оруулалт татах тэр зөвшөөрөл нь бол одоо ашиглалтын ер нь бол уул уурхайн лицензэлтэй. Төрийн бус байгууллагад ингээд бүхэлд нь шилжүүлж болж байгаа юм уу? Батнайрамлаг гишүүнтэй зарчмын санал нэг байгаа. Зөвшөөрөл мэдээллийн тухай хууль дээр одоо төртөдөргөө бас нэг энгийн зөвшөөрлүүдийг шилжүүлж болно гэдэг заалт нь угаасаа байдаг. Энэ хуулийнхаа хүрээнд шийдээд явчих гэсэн ийм одоо зарчмын байр суурьтай байгаа. Ажлын хэсэг дээр энэ ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг төрийн бус байгууллага руу шилжүүлэх тухай асуудлыг засаад явчих боломжтой гэж. Хэдий бизнесийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг засгийн газраас боловсруулж оруулж ирсэн ч салбар яамнаас санал аваагүй бололтой. Ашигт малтмалын лицензийг олгох эрхийг төрийн бус байгууллагад шилжүүлж байгаа энэ заалтыг л гэхэд салбар яамнаас дэмжихгүй гэж байна. За энэ мэтчлэн бизнесийн эрх чөлөөний хуулийг дагаж орж ирж байгаа 100 орчим хуулийг нэг үрчлэн харж сайтар нэгтлэхгүй бол асуудалтай хүлээн зөвшөөрч болохгүй агуулгууд ч тусгагдсан байж болзошгүйг улсын их хурлын гишүүд сануулж байлаа. Засгийн газраас ипотекийн зээлийн тогтолцоонд томоохон реформ хийж зээлийг шатлсан хүйтэйгээр олгохоор зорж байна. Засгийн газраас өргөн барьсан орон сууцжуулалтын тухай хуулиар ипотекийн зээлийн хүү 6-аас 12% хооронд хэлбэлцэх юм байна. Тодорхойлбол хэн хаана ямар нөхцлөөр байр авч байгаагаас хамаарч хүүгийн хэмжээг ялгаатай тогтоох юм байна. Ингэхдээ залуу гэр бүл олон хүүхэдтэй айл
хөдөө орон нутаг руу шилжин суурьшигчдын ипотекийн зээлийн хүүг бага байхаар тусгажээ. Хэрв та гэр хорооллоос яндангаа буулгаж агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмэр оруулан орон сууцнд орж байгаа бол хамгийн бага буюу 6% хүүтэй зээл хамрагдана. За мөн нийгмийн суурь үйлчилгээг нуруундаа өөрч яваа багш эмчнэр болон төрийн тусгай албан хаагчдад энэхүү доотхүү үйлчлэх юм байна. За үүнээс гадна хотын төвлөрлийг сааруулах үүднээс орон нутагт байр авч байгаа иргэдэд ч мөн энэ хөнгөлөлттэй шатлал үйлчлэнэ гэлээ. Ипотекийн зээл нэр одоо нэг бидний ярьжсэн 6% хүүтэй зээл гэж ярьдаг тийм ээ. Энэ дэр бид нар шатлууд гаргаж өгч байгаа. Хүү бол нэг 12 байлаа гэж бодъё тийм ээ. Тэгэх юм бол дахин төлөлтийн бүсээс авж байгаа бол 2%-ийг хасч өгье. Анхны гэр бүл болж байгаа бол 1%-ийг хасъя. Одоо 3 хүүхэдтэй бол дахиад 1% хасъя. За тэгээд одоо юу гэдгийг төрийн албан хаагч байдаг ч юм уу ингээд нөгөө бид нар сегментүүдээ сонгоно шүү дээ. Эмч багш нар байх нь уу? Төрийн тусгай албан хаагч нар байх уу? Эннээс хамаарат 1% хасъя гэдэг. Ингээд шатлууд нь буруу. Орон нутагт авж байгаа бол 3%-ийг хасъя ч гэдэг юм уу тийм. Ингээд явсараад энэ бүх болцлыг хангаж байгаа тохиолдолд 6% авна. Гэх мэтлэнгээр энэ юунуудаа багцынхаа хөнгөлтүүдийг бол шатлсан хэлбэрээр гаргаж өгч байгаа. Өмнө нэг хүн өөрийн болон хамаарал бүхий хүмүүсийнхээ нэр дээр ипотекийн хөнгөлөлтөө зээлийг давхардуулан авч түрээсийн бизнес болгон ашигладаг байсан. За шинэ хуулиар энэ байдлыг халж яг хэрэгцээтэй иргэнд нь хүргэнэ гэлээ. Давхардаад байдаг 2-3 дахь одоо ипотекийн зээл авдаг энэ асуудал бол журмаараа одоо зохицуулагдаад явна. Гэхдээ анх одоо 30 м квадраттай анхны одоо залуу хосууд 30 м квадрат орон сууц авч ирсэн бол орон сууцны ипотекийн зээлийн өгслөө дууссаны дараа шилжих буюу дараагийн одоо 60 м квадрат 80 м квадрат орох боломжийг нь зохицуулж өгсөн ийм бас одоо хуулийн төсөл явж байгаа. Одоогийн тогтолцоонд ипотекийн зээлийн санхүүжилтийг арилжааны банкуд дангаараа шийдэж чадахгүй. За их усүрийн хомсдолд орсон нь урт хугацааны дараалал үүсгэж байгаа. За энд бие даасан орон сууцны банк байгуулснаар олон улсын зах зээлээс урт хугацаатай хямдхүүтэй бонд босгох болон дотоодын баялагын сангийн хөрөнгийг татах замаар ипотекийн зээлийг тасралтгүй санхүүжүүлэх боломжтой гэлээ. Боловсролын сайд их хамгаалан хувийн сургуулийн төлбөртэй холбоотой 7 төрлийн заалттай тушаалыг гаргасан. Энэ нь хувийн сургуулиудын үйл ажиллагаа доголдох бизнесийн эрхчлөөнд халдсан тушаал гэж хувийн сургуулийн төлөөллүүд үзэж байна. Түүнчлэн энэхүү тушаал нь үндсэн хууль зөрчсөн гэж үзэж, хууль зүйн дотоод хэргийн яамд албан шаардлага хөрвүүлжээ. Боловсролын сайдын энэхүү тушаалд шинээр элсэгч болон үргэлжлүүлэн суралцагчийн урьдчилгаа төлбөрийн хэмжээг сургалтын төлбөрийн 10%-аас хэтрүүлэхгүй байх зохицуултыг тусгасан. Мөн хувийн сургуулийн төлбөрийг хэсэгчилж төлөхийг зохицуулжээ. Энэ нь түр хувийн хвшлийн үйл ажиллагааг чөдөрлөж байна гэж тэд үзэж байна. Тухайлбал хувийн сургуулиуд 30 гаруй хувийн урьдчилгаа төлбөр авдаг. Энэ төлбөрөөр сурагчдын амралтын хугацаанд сургуулийн засвар шинжилэлт болон эрх хичээлийн жилийн сургалтын үйл ажиллагааны бэлтгэл ажилдаа зарцуулдаг. Жишээлбэл ном сурах бичиг болон дүрмт хувцсны захиалга 2 сарын өмнө өгдөг гэлээ. Нөгөө тэгвэр шинэ хичээлийн жилд шаардлагатай лаборатори болон засвар шинжилтийн ажлыг хийж гүйцэтгэдэг байна. Түүнчлэн зуны хугацаанд багш ажилчдын цалин түрээс зэрэгтэй зарцуулдаг гэдгээ хувийн сургуулийн төлөөллүүд учирлаж байлаа. Тийм ч учраас хувийн сургуулиудын 80% нь дээрх тушаалыг эсэргүүцсэн байр суурийг илэрхийлсэн боловч салбарын сайд тэднийг үл ойшоож байна гэж тэд үзэж байна. Одоо иргэний тухай хуулиар олгогдсон энэ эрх зүйн харилцааны суурь зарчмуудыг Монгол улсын үндсэн хуулийн 5.2, 5.3 заасан өмчийн эрхийн баталгаатай одоо үйл ажиллагаа явуулах дээрээс нь одоо энэ өрсөлдөөний тухай хууль дээр хэвийн үйл ажиллагаа явуулах тал дээр хэрхэн богдуулах гэсэн одоо ийм залтуудыг бол ноцтой зөрчиж гэнэ гэж харж байгаа. 10% болгоснороо төрийн бас өмчийн сургуулиудын үйл ажиллагаа доголдох докторгүй болох цаашлаад үйл ажиллагаагаа хаах ийм нөхцөл байдлууд үүснэ. Үүссний дараагаар төрд ирж байгаа сурагчдын одоо энэ ачаалал эргээд нэмэгдэнэ. Энэ хариуцлагыг салбарын сайд та өөрөө хүлээх үү? Харин салбар яамны зүгээс бизнесийн үйл ажиллагаанаас илүүтэй хүүхдийн эрхийг хамгаалсан шийдвэр гэж онцоллоо. Тухайлбал энэ журамд төлбөрийг хувааж төлөх боломжийг нэмэгдүүлэхээс гадна төлбөрийг юунд зарцуулснаа хувийн сургуулиуд ил тод нээлттэй тайлхиндаг байх зохицуултыг тусгасан. Нөгөө тэгвэр сургуулиасаа шилжсэн тохиолдолд төлбөрийг буцааж олгохыг заасан байна. Энэ тушаал бол яг суралцагчийн сурч боловсруулах эрхийг хангах тэгээд төрийн бус өмчийн сургуулиудын сургалтын төлбөртэй холбоотой энэ харилцааг ил тод нээлттэй болгож сайжруулах зорилгоор гаргасан. За ийм тушаал шийдвэрээ гэж сургалтын төлбөр болон бусад хураамжийн мэдээллийг
тодорхой хугацаанд, тогтоосон хугацаанд энэ мэдээлдэг болооч гэдэг. Улсын хэмжээнд ерөнхий боловсролын 183 хувийн сургууль үйл ажиллагаа явуулж байна. Манай улсад 10 хүүхэд тутмын нэг нь хувийн сургуульд суралцдаг. Төрийн өмчит сургуулийн ачааллыг 10%-аар бууруулдаг гэж хэлж болно. Дээрх тушаал хэрэгжиж эхэлснээр хувийн сургуулиуд хаалгаа барих эрсдэлтэй гэдгийг сургуулийн төлөөллүүд илэрхийлж байлаа. Төрийн зүгээс бизнес эрхлэгчдээ дэмждэггүй юмаа гэхэд тэг болсон энэ шийдвэрээ эргэж харах хэрэгтэй гэж тэд хэлж байлаа. Телевизтэй хамтдаа байрлал үзэгчтэй 7 мэдээллийн хөтөлбөр үргэлжилж байна. Нийслэл бүртгэлтэй нийт иргэдийн 12% нь нэг удаа үнэгүй газар өмчлөх эрхээ эдэлжээ. Тиймээс нийслэлийн 9 дүүргийн нутаг дэвсгэрт газар өмчлөлийг эрчимжүүлэх иргэдэд зөвлөгөө мэдээлэл хүргэх аян энэ сарын 19-ний хүртэл зохион байгуулж байна. Өөрөөр хэлбэл нийслэлийн хэмжээнд 114 мянган иргэн газар эзэмсэж байгаагийн 87% нь эзэмшиж байгаа газраа өмчлөх боломжтой юм а. 2003-аас 2025 онд нийслэлийн хэмжээнд 213 мянган иргэнд 11,396 га газрыг өмчлүүлжээ. Харин энэ онд нийслэлийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд 2843 иргэнд 156 га газрыг өмчлүүлэхээр баталсан байна. Гэхдээ газар өмчлөхөд иргэдэд кадастрын зураг болон эзэмших гэрээний хугацаатай холбоотой нийтлэг асуудал тулгамдж байна. Тухайлбал иргэн альмаа 2014 онд Цуслангийн бүсэд хашаа барьшин худалдаж авчээ. Тухайн үед газрын алба болон натратаас кадастрын зургийг ямар ч асуудалгүй гэсэн байна. Гэтэл эзэмшлийн хугацаанд дуусаж сунгуулах гэтэл кадастрын зурагнаас 2 дахин бага хэмжээтэй буюу хажуу айлын эзэмшлийн талбайг нь кадастрт оруулж зарсан байжээ. Энэ асуудлыг шийдвэрлүүлэх гэж Харьяа дүүргийн газрын албанаас эхлээд шүүхийн байгууллагад хүртэл хандсан ч дөрвтэй шийдэлд хүрээгүй 12 жил газраа өмжилж чадахгүй явж байна гэлээ. Энэ мэдчлэн газар зохион байгуулалтын албан агчдын хариуцлагагүй байдлаас болж дахин төлөвлөлтөд орж чадахгүй иргэдч байлаа. Нөгөөдөөр газар эзэмших гэрчилгээний хугацаа дууссан эсвэл гэрчилгээ нь гараагүй өмчлөх боломжгүй байршлын асуудалтай иргэд олон байна. Нөгөөдөөр газар эзэмших болон өмчлөхтэй холбоотой 21 үйлчилгээг цахимаар авч болно гэж холбогдох албадаас явуулдагч цахим систем нь ажилдаггүй болохыг иргэд хэлж байлаа. Тэр нь байшинтай нудалтаж авсан. Ингээ газар нь ингээд хажуу айлын газраас авчихсан. Үнэн айл нь газрынхаа тэр хэсгийг зарна гэхээр маш их өндөр үнэтэй дүү хэлдэг. Ингээ одоо өмчилж болохгүй хэрэг өмчвэр. Тэгээ бүр сая хугацаагаа сунгуулад сая ковидын үеэр хугацаагаа сунгуулад үтсэн чинь гэрээн дээр заасан газрын хэмжээнээс гэрчлэгэн дээр хугацаа одоо хэмжээ нь 2 дахин бага энэ жишээлбэл. Тэгээ тийм алдаа хийж байгаа төрийн албан агчдыг яах юм? Туслангийн газар эзэмших эрхийн гэрчлэгийг ингээд айгүй олон айлууд өгөхдөө 5 жилээр өгсөн байд юм байна. Манай ч гэсэн 5 жилээр өгсөн. Газрын тухай хууль дээр газрыг эзэмшүүлэхдээ 15-аас 60 жилийн хугацаагаар эзэмшүүлнэ гэсэн байгаа. Өөрөөр 5 жил гэж байхгүй байхгүй юу? Тэгэхээр анх олохдоо анх эзэмшүүлэхдээ 5 жил гээд хууль ус одоо юм бичсэн ба штэ. Тэгээ энийг хэлэхлээр энэ Сүхбаатар дүүргийн Сүхбаатар Шингэлтэй дүүргийнхэн болохоор ингэж байгаа байхгүй. Үгүй та газар сунгуулах 5 жил чинь дууссан мөн гэдэг. Хуулийн дээр 5 жил гэж байхгүй штэ. 15-аас 60 жилээр анх олгоно. Тэгээд 15-аар олгочихсон штэ. Энийг та нар засчих анх та нар ингэж хууль бус юм бичсэн байна. Ийм л хүсэл тавьж байгаа. Тэнгүүд энэ ингээ шийдэгдэхгүй. Өөрийнхөө яг одоо нэг эзэнсч нөгөө кадастраар гарсан зураг дээр зургийнхаа дагуу юм хашаага байхгүй хүний газар руу ордог зөрчил аюу их. Тэгэхээр манай гэхэд бас тэгээ орцсон л байна. Газар өмчлөх тухай хууль 2002 онд батлагдсан. Ингээд энэ хууль нь 2018 онд сунгагдаж, иргэдэд 2028 он хүртэл газар өмчлүүлэх боломж бүрдсэн. Иргэд эзэмшиж буй газрынхаа зөрчлийг энэ хугацаанд арилгаад өмчлөх бүрэн боломж бий гэдгийг холбогдох албанаас хэллээ. Харин хуульд заасны дагуу тусгай хэрэгцээд болон нийтийн эзэмшлийн газар, гамшигын эрсдэлтэй бүсэд газар өмчлүүлэх боломжгүй гэлээ. Иргэд цахим системээр дамжуулан эзэмшиж буй газрынхаа зөрчлийн мэдээллийг шалгаж, цахимаар өмчлөх хүсэлтэд илгээх боломжтой байна. Хуулийн албан ёсоор өмжилснөөр тухайн газраа худалдах, өвлүүлэх, бэлэглэх, захиран зарцуулах бүрэн боломж нь бүрдэх юм а. Иргэд маань одоо газар эзэмших эрхийн одоо гэрчлэгэн дээр байгаа одоо нэгж талбарын дугаарыг газар
гов цахим системд одоо хийгээд өөрийнхөө одоо газар ашиглалтын байдалтай танилцаад хэрвээ одоо газрын одоо зөрчилтэй илүү талбайтай дээр үйл хөдлөх одоо барьсан ч гэдэм үү бусдын орц гарцыг хаасан иймэрхүү одоо зөрчилтэй байх юм бол одоо зөрчлөө арилгаад газар зэг гов цэгийн цахим сайтанда одоо эзэмшиж байгаа газар өмчлөх хүсэлтэд одоо илгээснээр одоо газар өмчлөх эрх нь одоо үүсэх юм аа. Түүнчлэн иргэн нийслэлд 0.7 га, аймагт 0.35 га, сумын төвд 0.5 га хүртэлх хэмжээний талбайг үн төлбөргүй өмчлөх хэрэгтэй. Гэхдээ газраа өмчлөхөд холбогдох албадын уялдаа холбоогүй байдал, мэдээллийн ойлгомжгүй байдал, системийн гацалт зэрэг нь иргэдэд тэг болж байгааг хэлж байлаа. Дашрамт дурдахад нийслэлийн нутаг дэвсгэрт газар өмчлөлийг эрчимжүүлэх энэхүү аян нь 9 дүүргийн хэмжээнд өдөр бүр ээлжлэн зохион байгуулагдах юм. Маргааш Баянзүрх дүүргийн Нарантуул худалдааны төв болон Дүнжин гаруй худалдааны төвд зохион байгуулагдах юм а. Улсын дөөр бүжгийн Эрдмийн театрын ажилчид захирлын үүргийн төр орлон гүйцэтгэгч Алтан хоёрт холбогдох 577 сая төгрөгийн зөрчлийн 75 хуудас бүхий нотлох баримтыг авилгатай тэмцэх газарт хөрвүүлж байгаагаа мэдгдлээ. Тухайлбал Алтан хоёрыг нь 2024 оны 11 сараас 25 оны мөн үе хүртэл ажиллаж байх хугацаанд төсвийн хөрөнгийг хууль бусаар захиран зарцуулсан гэж тэд үзэж байгаа юм байна. Аудитын хяналт шалгалтаар 39 удаа төрийн болон орон нутгийн өмчит бараа үйлчилгээ хөдөлтөн авах хуулийг зөрчиж 20 гаруй компанитай сонгон шалгаруулалтгүй хууль бус гүйлгээ хийсэн гэж Улсын дөөр бүжгийн Эрдмийн театрын ажилчдын зүгээс мэдээллээ. Ажиллаж байх хугацаанд өөрийн төрсөн дүү болох Дэ Алтан хоёрын эзэмшил бүхий Улаанбаатар балет, Монголын балетын хөгжлийн сан зэрэг хамаарал бүхий этгээдүүдэд төсвийн хөрөнгийг хууль бусаар захиран зарцуулсан, шилжүүлсэн, санхүүгийн харилцаа үүсгэсэн, татвар төлөгчдийн мөнгийг говьчуулсан нийт 61 сая 495 мянга 400 төгрөгийн зөрчил бүхий баримтыг шалгуулах. Хоёрт мөн ажиллаж байх хугацаанд үндэсний аудитын газар болон соёл спорт аялал жуулчлал залуучуудын яамны дотоод аудит хяналт шалгалтаар тогтоогдсон 39 удаагийн 516 сая 100 мянган төгрөгийн үйлдэл бүхий төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчиж сонгон шалгаруулалтгүйгээр нийт 20 гаруй компанитай төлбөр гүйцэтгсэн зөрчил. Цөмөөхө бүжгийн жүжиг болох нийт 2 тэрбум төгрөгийн үн бүхий зүйлийг дөөрийн театрт бэлгэлсэн мэтээр ярьдаг. За энэ бэлэг нь яг Алтан хоёрын өөрийнх нь хувийн өмч байгаагүй гэдгийг нотлох баримттайгаар хэлээ. Энэ нь болохоор 2014 оны 4-р сарын 24-ний өдрийн нийслэлийн соёл урлагийн газар, соёлын төвөргөө, Монголын балетын хөгжил сан гэх 3 байгууллагын хамтран хийсэн гэрээ байдаг. Энэ гэрээн дээр юу хийсэн гэхлээр цөмөөхөөг нийслэлтэй хамтран 150 мянган долларын нийт өртөгтэйгээр төсөл хэрэгжүүлээд тухайн гэрээний 3-ын 2-ын 2-т юуг заасан байдаг вэ гэхээр төсөл хэрэгжих явцад худалдан авсан техник, тоног төхөөрөмж, тайз декорац зэргийг соёлын төв өргөөний эд хөрөнгийн бүртгэлд нэгтлэн бодох бүртгэлийн тухай хуулийн дагуу бүртгэж эзэмшилтэй хүлээн авч хадгалж ашиглалт бүрэн бүтэн байдлыг хангана гэж энэ юу хэлэх гээд байна гэхээр Алтан хоёрын тэр бэлгэлсэн гэдэг байгаа цөмөөхөө хүүхдийн жүжиг нийслэлийн өмч юм аа. 2006 онд Монголоос хууль бусаар гарч Францын хууль хяналтын байгууллагад 13 жилийн турш саатуулагдсан үлэг гөрвлийн 15 хайрцаг 38 олдорыг Монгол улс өнөөдөр эх орондоо авч ирснээ зарлаа. Тарбозавар Батарын бараг бүтэн хэлхээ яс болон ховор үндэт чулуучсан олдурууд багтсан эдгээр үзмрийг Монгол Францын төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа олон улсын эрх зүйн зохицуулалтын хүрээнд буцаа авч иржээ.
Манай улс өмнө Америкийн нэгдсэн улсаас 7 удаа палеонтологийн алдруудаа буцаа авч байсан бол энэ удаа Франц улсаас 15 хайрцаг бүлэг гөрүүлийн алдруудаа эх орондоо улаавлаа. Тарбазавар Батарын бүтэн хэлхий яс болон 28 багц чулуутсан яс багтсан эдгээр алдрууд нь шинжлэх ухааны өндөр ач холбогдолтой гэдгээрээ онцлог. Эдгээр алдруудыг судалгаа шинжилгээний дараа их тэнгэрийн аманд баригдаж буй байгалийн шинжлэх ухааны үндэсний музейд дэлхийн үзүүлэхээр төлөвлөжээ. Одоогоор тус музейн барилгын ажил 78% гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Эдгээр алдрууд судалгааны үнэт хэрэглэгдэхүүн болохоос гадна хүүхэд залуучуудад шинжлэх ухааны мэдлэг түгээх, Монголын палеонтологийн үеийг олон улсад сурчлах, аялал жуулчлалыг дэмжих ач холбогдолтой гэдгийг албаныхаа хэлж байна. Тухайн улдрын үн цэнийг бол үнэлж байгшгүй. Ягаад гэвэл цор ганц гэж бид нар ойлгож болно. Ягаад гэвэл энэ хаанаас олдсон гэдэг нь болохоор Монголоос гэж байгаа боловч яг локейшн координатор байршлыг хэлгээд хийсэн шүү дээ. Хулгайлагдсан учраас эндээ хамгийн гол нь асуудал байгаа даа гэсэн үг хулгайлагдсан гэдэг чинь. Уулын тухайн байршилдаа цор ганц тэр байршлаараа байх юм бол илүү үнцэнтэй байдаг судалгааны хөтөлбөр. Харин уг алдруудтай холбоотой хууль бус үйл ажиллагааг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Одоогоор 3 улсын 4 иргэнийг шалгаж байгааг холбогдох албаны хэлж байна. Хэрэв соёлын үеийг хууль бусаар хил давуулсан тохиолдолд Монгол улсын хуулийн 25 дугаар бүлгийн 25-ийн соёлын үеийн 4-р зүйл зааснаар 12 хүртэл жилийн хорих ялгаанагдуулах эрх зүйн зохицуулалттай гэдгийг цагдаагийн байгууллагаас хэллээ. Ясыг хууль бусаар олж авсан гадаадын 3 улсын 4 иргэнийг тухайн улсын хууль тогтоомжийн хүрээнд шалгаж шүүхээр шийдвэрлсэн байна. За ингээд Франц улсын шүүх бол тухайн хэргийг шийдэхдээ зөвхөн эрүүгийн хууль заасан гэмтэрэгт яллахаас гадна мөн тухайн ЮНЕСКОгийн соёлын үеийг хамгаалах олон улсын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэж Монгол улсад энийг эргүүлэн өгөх шийдвэрийг гаргасан. Монгол улсын эрүүгийн хуульд 25 дугаар бүлэг гэж соёлын үе эсрэг гэмтэргийг зөвлөж өгсөн байгаа. За энэ гэмтэргийн 25-ын 5 дугаар зүйлийн 4-р хэсэг буюу зохион байгуулалттай бүлэг этгээд үйлцсэн нэрийг 12 жил хүртэлх ялтаа ялгоногдуулах нэмэрх зүйн зохицуулалттай. Соёлын үеийн эсрэг гэмт хэрэг нь ихэвчлэн 70 хэлбэрээр үйлдэгдэг гэдгийг цагдаагийн байгууллагаас мэдээлж байна. Далаар мэдээллийн хөтөлбөр үргэлжилж байна. Манай улсын аялал жуулчлал зочлох үйлчилгээний салбар өнөөдөр 30 мянга орчим ажиллах хүчний хомсдолтой байна. Салбарын тогтвортой хөгжлийг дэмжихэд боловсрол судалгааны байгууллагуудын оролцоо чухал байгааг мэргэжилтнүүд хэллээ. Энэ асуудлыг судалгаа шинжилгээнд тулгуурлан хэлэлцэх зорилгоор Азийн аялал жуулчлалын 15 дахь удаагийн форумыг Монгол улс анх удаага зохион байгуулж байна. Форумд 26 орны 120 гаруй эрдэмтэн судлаач салбарын төлөөлөл оролцохоор цуглжээ. Тэд Азийн аялал жуулчлал зочлох үйлчилгээний тогтвортой хөгжлийн шийдэл, салбарын хүний нөөцийн хөгжил, хамтын ажиллагааны шинэ боломжуудын талаар хэлэлцэж байна. Мөн аялал жуулчлалын бодлого, стратегийн чиг хандлагыг шинжлэх ухааны үндслэлтэйгээр тодорхойлох асуудалд анхаарал хандуулж байна. За өнөөдөр болон одоо цааш манай Монгол улсад энэ жил нэлээдгүй олон улсын ивент арга хэмжээний зохион байгуулагдахаар болсон. Жишээлбэл COP17 тий. За энэний хүрээнд бид нар бас мэдээж одоо зочлох үйлчилгээний салбарын ажилтан албаагчдыг бас сургах асуудлууд байгаа. За энэ хүрээнд бас энэ олон улсын стандартыг одоо хэмжээнд хүрэхээр бид нар бас энэ олон улсын эрдэмтэн багш судлаачдыг бас урьж авчираад бас Азийн аялал жуулчлалын форумыг зохион байгуулж байна. Дэлхийн аялал жуулчлалын чиг хандлага ер нь бол олон улсын геополитикийн одоо байдалтай холбоотойгоор ер нь бол урд нь бол одоо Европ руу чиглэсэн аяллууд маш их байдаг байсан. Гэтэл одоо бол яг нөхцөл байдал бол одоо ер нь бол одоо эргэсэн. Яагаад гэвэл ихэнх улс орнууд одоо Европын улс орнуудыг сонирхохоос илүү европчууд маань өөрсдөө Азийн орнуудыг маш ихээр сонирхож байгаа. За яг хөө ер нь бол одоо тэр дундаа бол Төв Аз,
тий. Тэгээд зүүн Аз тий. Ингээд энэ улсуудыг маш их аялал жуулчлалыг сонирхож эхэлж байна. За тэгэхээр яг энэтэй холбоотойгоор бол одоо энэ том форумыг бид нар зохион байгуулж байгаад нь одоо энэ жилийн бас хамгийн том онцлог болов гэж бодож байна. 3 өдөр үргэлжлэх тус форумын хүрээнд олон улсын судлаачид, бодлого тодорхойлогчид, салбарын хөгжлийн чиг хандлага доктортой хөгжлийн шийдлүүдийг хэлэлцэн хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжуудыг тодорхойлох юм а. Монгол улсад зохион байгуулагдаж буй энэ удаагийн форум нь аялал жуулчлалын салбарын олон улсын хамтын ажиллагааг шин түвшинд гаргах ач холбогдолтойг зохион байгуулагчдын зүгээс онцолж байна. Хөтөлбөр бизнес орчин болонгаар үргэлжилж байна. Энэ удаа дотоодын гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, гоо брендийн үүсгэн байгуулагчтай бизнесийн орчин болон үйлдвэрлэл экспортын нөхцөл байдлын талаарх байр суурийг нь сонслоо. Тус брендийн хувьд хамгийн сүүлийн байдлаар л гэхэд ингэний сүтэ бүтээгдэхүүн үйлдвэрлэж дотоодын болон олон улсын зах зээлд нийлүүлж байгаагаа тодтогч байлаа. Мөн түүнчлэн бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд гаргахад тулгамддаг асуудлуудыг тодорхойллоо. За гоо брендийн хувьд бол 2014 оноос хойш үйл ажиллагаагаа тогтвор зуршилтай явуулж байгаа. За манайх бол 100% дотооддоо Монгол түүхийд ашиглаад органик гоо сайхны бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг байгаа. Тэгээд яг жил хагасын өмнөөс буюу 2025 онд бид бүхэн ингэний сүтэ гоо сайхны бүтээгдэхүүнээ үйлдвэрлэе гэсэн санаагаа гаргаад тэгээд судалгаа шинжилгээнийхээ ажилд орсон. За тэгээд яг жил хагасын дараагаар Сабагла ботл ингээд бүрэн бэлэн болоод ингээд зах зээлд амжилттай нэвтэрсэн байгаа. За тэгээд одоогийн байдлаар бол зөвхөн Монголдо төдийгүй Америк болон Хятадд ингээд аль биесээр экспортод гарч байгаа. Одоо бол жоох учрыг нь ерөнхийдөө олцсон. Тэгээ анх бол хэцүү зүйлсүүд маш олон гарч исэн. Жишээлбэл одоо ингээд ингээд Америкийн хамгийн том худалдааны сайт болох Amazon дээр бид нар нэг 3 жилийн өмнө гарсан. Тэгээ анх гарахдаа бол өөртөө гэсэн дэлгүүргүй зөвхөн ингээд хувь хүнээр борлуулдаг байсан бол сүүлдээ бол Amazon дээр брэнд сторигоо нээгээд ингээд явсан. Тэгээд яг үүнийг хийж авах явцад бол яг Монголын дансыг хүлээн зөвшөөрдөггүй, Монголын хаягийг Amazon дээр хүлээн зөвшөөрдөггүй. Яг ингээд хоригдсан улс орнуудад нь одоо ингээд Монгол гэж байхгүй ч гэсэндээ яг ингээд болдоггүй. Би Америкт байж байгаад Монгол дээрээд ингээд хаягийн баталгаажуулалтаа хий гэхээр ингээд Монгол болохгүй саарч гисалтанд орсон гэдэг ч юм уу те. Яг иймэрхүү мэйлүүд ирж ийсэн. Энэ дээр бол нэлээд асуудлууд тулгарч ийсэн. За яг бүтээгдэхүүн дээр бол илүү онцлогтой л байд юм бэлээ. Одоо жишээлбэл ингнээс үг гэхэд бол ингнээс үгээр одоо үйлдвэрлэдэг олон улсад ийм гоо сайхны үйлдвэрлэгчид ерөнхийдөө их ховор цөөн байдаг. За тэгэл цэцэрганы тос гэхэд бас жоохон ховор цөөн байдаг. Тэгэхээр бол ерөнхийдөө гээд яг гарахад бол маш давуу тал өндөртэй. Дээрээс нь нөгөө олон улсад цөөн байдаг учраас за тэгээд яг наан бол жижиг сажиг асуудлууд нь бол нэлээд тулгарсан. 12 жилийн хугацаанд бизнес эрхлэхдээ бол ямар нэгэн төр зэцгээс зээл авч байгаагүй. Тэр нь бол хөөцөлдөж үүссэн. Тэгээд аюу зардал чирэгдэлтэй. Тэгээд ер нь ажил аюу удаашруулах төлөвтэй. Тэгээд ерөөсөө анхандаа авъя гэж үзэж байгаа. Тэгээд сүүлдээ ингээд юм байсан болохоор хаяа за ер нь зүгээр өөрөө л ингээд хийгээл явах юм байна гэж бодоод явсан. Тэгээд ерөнхийдөө яг хамгийн гол асуудлууд нь гэвэл татвар дээр бас нэлийн хэцүү байдаг. Нөтийн өр гэлтэй одоо жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид маань бүгд л юм нөтийн өртөө асуудалтай байдаг. За бас үндэсний үйлдвэрлэгчид бол одоо гаднаас авч байгаа түүхийдээс гадна Монголоос дотооддоо авч байгаа. За жишээлбэл цэцэрганы тоос, хоньны сүүл, одоо ган гургамлч байт юм уу те. Эднэрийг яг одоо орон нутгийн бэлтгэн нийлүүлэгчдээс авдаг учраас тэдгээр хүмүүс манаас нөөд өгөхөд боломжгүй байгаа учраас татвараас бас хөнгөлж исэн тохиолдолд манайх байсан. Тэгээд жамс давс, хоньны сүүл, ганг гэдэг ийм ургамлуудыг онцорч цуврал бүтээгдэхүүнүүд гаргадаг. Тэгээ одоогийн байдлаар бол яг ингнээс үтэн бүтээгдэхүүн дээр төвлөрчихсөн. Зөвхөн Америк, Хятад гэхгүй ямар боломжууд байна, хаашаа гаргах юм боломжууд байна гэдэг дээр л илүү төлхөө ажиллаж байгаа. Тэгээд ерөн шинэ бүтээгдэхүүнүүд гэвэл яг зөндөө олон бүтээгдэхүүнүүд байгаа. Бид нар зөвхөн гоо сайхны бүтээгдэхүүн гэлтгүүгээр эмэгтэйчүүд зориулсан дотроос ууж хэрэглэдэг юм витаминуудыг гаргах гад тоног төхөөрөмжөө угсарсан бэлэн болгоцсон байгаа. Тэгээд өмнөх бүтээгдэхүүнүүд дээр ер нь Сабагла бодлын шинжилэл хийгээд илүү сайжруулъя гэсэн юм зорилготой явж байгаа. Худалдаа хөгжлийн банк Хувьцаат компани
Бүгд найрамдах Солонгос улсын тэргүүлэх үүрэн холбооны оператор Korea Telecom болон Арилжааны банк Woori банктай стратегийн хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Хамтын ажиллагааны хүрээнд Монгол улсын иргэд бүгд найрамдах Солонгос улсад очсон цагаас эхлэн өдөр тутмын хэрэгцээтэй санхүү холбооны үйлчилгээг нэг дороос авах боломж бүрдэж байна. Тухайлбал Худалдаа хөгжлийн банкны харилцагчид Солонгост очоод удасны дугаар Датабагц банкны үйлчилгээг илүү хурдан, хялбар, хөнгөлөлттэй нөхцлөөр шийдэх боломжийг бүрдүүлжээ. Abiko Group Кыргызстан улсад Abiko Nomad компанийг үүсгэн байгуулсан байна. Тус компани үйл ажиллагааны эхлэл Kagome брендийг албан ёсоор Кыргызстаны зах зээлд нэвтрүүлжээ. Abiko Group нь Монгол улсад хоримтлуулсан туршлага, ололт амжилттай тулгуурлан Төв Азийн бүс нутагт эрүүл хүнсний хэрэглээг түгээх зорилгоор үйл ажиллагаагаа өргөжүүлж байна. Мак компани Өмнөговь аймгийн 3 тэс суманд шинэ суурьшлийн бүс байгуулах ажлаа эхлүүллээ. Компани зүгээс бүс нутагт хөдөлмөр эрхэлж байгаа ажилтнуудыг гэр бүлийн хамтаар ая тухтай орчинд амьдруулах, ажиллах хүчний тогтвортой байдлыг хангах, орон нутгийн нийгэм эдийн засгийн хөгжлийг дэмжих зорилгоор энэхүү төслийг эхлүүлж байгаагаа мэдээллээ. 3 тэс суманд хэрэгжих шинэ суурьшлийн бүс нь 1500 айлын багтаамжтай орон сууцны хотхон, цэцэрлэг, спортын төв, нэгдсэн эмнэлэг, худалдаа үйлчилгээний төв, ногоон байгууламж, инженерийн дэд бүтцийг цогцоор нь шийдсэн орчин үеийн жишг суурьшлийн бүс болох юм а. Шинэ суурьшлийн бүс байгуулагдсанаар бүс нутгийн ажилтнуудын амьдрах орчин, гэр бүлийн тогтвортой байдал, нийгмийн баталгаа сайжрах нөхцөл бүрдэх юм а. Он гарсаар улсын хэмжээнд 13 аймгийн 51 сум нийслэлийн 2 дүүрэгт нийт 106 удаагийн ой хээрийн гал төмөр бүртгэгджээ. Энэ 7 хоногт л гэхэд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум, Дорнод аймгийн Халах суманд ой хээрийн төмөр бүртгэгдсэн байна. Зүүн хойд аймгуудын хураашилтын зэрэг буураагүй, эрсдэл өндөр хэвээ байгаа бөгөөд нийт нутгийн 60-аас 70 орчим хувь нь хураашилттай байгааг холбогдох албанаас анхаарууллаа. За энэ жилийн хувьд бол цаг агаарын нөхцөл байдал дулаарч байна. За хуурайшилтын зэрэг буураагүй байна. За ойнтохой хувилцааснаар одоо 3 сарын 20-оос 6 сарын 10 маань төмрөний аюултай үед байгаа. За иймд одоо Зөв аймаг болон Хойд аймаг хоёрын гал төмөр их эрсдэлтэй аймагуд бол одоо хуурайшилтын зэрэг буураагүй одоо цаг уур орчны шинжилгээний газраас ирүүлж байгаа мэдээлэлээр бол нийт нутгийн одоо 70-аас 70 орчим хувьд нь бол хуурайшилтын зэрэг өндөр байна гэсэн мэдээлэлтэй байгаа. Иргэд маань одоо хөдөө орон нутагт зорчихдоо автомашин техникийнхаа бүрэн бүтэн байдлыг хангах, за асаасан гэл гал шүтэн за унтраах тийм татсан тамхи бүрэн унтрааж явах. За үнс норм цогтой одоо үнс нормыг бол зориултын савнд хадгалж явах тийм ээ. Тиймэрхүү онцгой бодлын байгууллагаас гаргаж байгаа одоо зөвлөмж мэдээллийг сайтар гарч ажлыг одоо онцгой анхааруулж байна. Тэнгэр телевизийн 7 мэдээллийн хөтөлбөр студиэс шууд хүрлээ. Хөтөлбөр тоодохгүй гадаад мэдээгээр үргэлжлэнэ.